За hello guys. Өнөөдөр одоо би Big Land-аар мэдтгэл зүйлсүүдийг бичсэн байгаа. За одоо ингээд бичлэгэндээ орцгоё. Enjoy the video. За энэ хэсгээр бол одоо хөрөл соёо найзгүй болоод тэгээ гомцондоо болгоноос сууж байгаад эхэлнэ. Тэгээд тэр ингээд явж байгаад халтарч ундаг. Яг тэгээд тэр халтарч унсан чинь доор нь нэгэн гөрөл шиг амтан байсан. Тэр нөгөө ингээ босоод харсан чинь нөгөө амт нь босоод харин тэрнтэй хамт байсан дохиод дууссан. Харин тэр нь болохоор зүйтэй хамт байсан роботуудтай дохион ирээд эхэлдэг. Харин нөгөө ах нь бөмбөрчөө хайж явж байгаад нөгөө хулгандаа хэлсэн. Хулгай харин хүлхүүлээд нөгөө хоёр чинь ашгүй бөмбөрчнөр ордог. Тэгээд нөгөөдөл чинь ингээд нэг тоглосон чинь хүмүүс хүтэн бишэлдэг. Нэрээ тань мал зүгээс эдгэмж ирсэн байна. Тэгээд баярлалаа чинь нөгөөдөл чинь ийм болж сурсан танд үлдэнэ. Хуурцгаа энэ Винсент руу явалтал Винсентийн оронд нөгөө багш нь тоглож байгааг хараад уурсан. Тэгтэл нөгөө нэг хар гаргийн нөгөө роботууд чинь энэ нөгөө нэг гөрөлттэй уулзахаар нэг юм ирдэг. Тэгээ нөгөөдөл чинь тэдний гараг дээр буухаар хийдэг. Харин нөгөөдөл чинь дахиад тоглоод үтсэн чинь юу болсон гэж бодчих. Нөгөөдөл чинь эднэр яач юу? Шүдчихвэ. Тэгээд эднэр яач юу гэж шүтсэн байна гэж. Юу ч биш. Тэгээд нөгөөдөл чинь ингээд хөрөл соёо жоохон зүгээр хэл гэсэн чинь жоохон сэтгэл хөдлөө. юунаас нэвтэй хөрөл соёо гэж хэлнэ. Түр хүлээж угаарай. Тэгэл харин Гэртээс манай мал зоог байгууллага зөвхөр авах гэж хэлсэн чинь мас их орч ирсэн. Нороо мистер тавын гэсэн чинь тавнаас аваад явцсан. Найзуудаа Тэгээ бутаа. нөгөө нэг антын чинь орё гэсэн чинь Найзуудаа. нөгөө хөрөл соёо үлдсэн. Тэгээ хөрөл соёо үлдсэн чинь найз гэж хийсээ дууралтаа үлддэг. Гэтэл нөгөөдөл чинь үрээд ирсэн. Үлддэг. Тэгээд зөндөө олон зодон зохион болж байгаад энэ нөгөө Ямар өвчтэй навшгүй. Робот хийзээ мах идэж байсан. Тэгвэл роботод харин нөгөө нэг ах нь хажууч буу. нөл ямар энэ роботууд байдгийг уурдан гутаа ингэсэн. Бод. Тэгтэл нөгөө нэг багш нь буудаж жагаад буурын ордоо өөргөө буудсан. Тэр долгиноос нь модод норов тэгээд нөгөө ах нь хүртэл ингээд ороодаа. Тэд нарыг Ийм форматлсан. болсон. Тэдийг форматлсан уу? Хэлдэг. Ватташива. Нөгөөдөл чинь тэгээд нэг ухаан ороод харсан чинь хоёрыг бүтээсэн баг. нэг яад энэ ирсэн талаар энэ түүхий ярихаар Юу болсныг товчхон тэгээд үзүүлээ. тэд за одоо 165 сая жилийн өмнө энд итгэж жилийн солир ирж байсан. 165 сая жилийн өмнө Ахаад нэг солир ирж явна. Энэ удаа болдог боломжгүй байна да. дэлхийрөө солир ирсэн. Мэдэхгүй юм. Харин энэ Надад нэг санаа. нөгөөдөл чинь энэ одоо бохор боломжгүй энэ ингээд нэг томруулдаг төхөөрөмж зөөр дээш түлдэг. Тэгтэл нөгөөдөл чинь доош түлсэн чинь солирдож чаддаг. Гэтэ яг энэ үеэс ихтэй надад нэг юм төрж ирсэн. Яа тэгвэл эдгээр яг одоо ингээд нэг дэлхийн одоо нэг газар бүх хүлэг гөрөлүүдийг цуглуулаад одоо солирноос одоо өнөх юм хамгаалт хийж байгаа юм. Яг ингэж томрох төхөөрөмж. Эдгээр ирээд томорч юм бол хэдэн хүн жинтэй болоо дэлхийг одоо хадгалж чадсан гэж хэлсэн юм. Тэгээд энэ ингэж энэ бүх хүлэг гөрөлдөд ухтаж өгөө болсон. Харин тэр үед тэнд мөсөлдөг энергиас зүгтэж харин энэ гөрөл базар тийм аз таараагүй юм. гөрөл бод. Тэгээд ийм болсон гэж нөгөө робот. Винсент чи Харин сонсохгүй. нөгөө чинь хуулцаа авахгүй. Сараа чинь үгүй гэжлээд хуулцаа аваад явчихдаг. Харин нөгөө чинь дахиад тэгээд нөгөөдөл чинь дахиад тоглолт хийхээр шийддэг. Тэр яа тийм болсон бэ гэхээр тэд дахиад нэг юмнаас хамгаалсан уу? Эсвэл тэд зүгээр тоглолт хийж байгаа юу? Миний бодлоор тэр яг нэг юмнаас цогтох гэж тэгсэн байж болчихгүй. Тэгээд тэд
ингээд нэг юм хийгээд байгаа байхгүй юу? Эсвэл зүгээр шинэ жилийн баяраар тоглолтод орсон байж магадгүй гэж бодож байна. Малталын шинэ Яг нэг талаараа бол яг роботууд нөгөө нэг хамтаа орж ирсэн л дээ. Тийм болохоор хавдмгүй байж магадгүй. Тэгээд эдрийг тоглолтоо хийж эхэлдэг. Энэ үед багш нь хөгжмийн алуун игээд байж байтал нөгөө Таниша багш нь нэг зурд дуулдаг. Тэгээ нөгөөдөө чинь хэсэг байж байнгуутаа юу олно гэж бодож байна. Тэгээд тэдний харин висет харин тоглолт ой тийм бидийг барьж ороход дээрээс нь унж ирдэг. Харин энэ нисэтэ үлсэн бусдыгаа амар гоё болоод таслагдсан үүсдэг. Робот чурд гахаж бүр амар гоё дуу тоглодог. За энэ хэсгээр яг одоо юу болоод байгаа юм бэ гэх юм бол 165 сая жилийн өмнө нөгөө роботууд үлэг гөрвөлтийг устгаж дэлхийг хамгаалсан. Тийм болохоор энэ удаагийн тоглолтын дээр бас нэг зүйл болох гээд бас ийм тоглолт хийж байсан гэж магадгүй гэж би бодчих. Яг л тийм байх.